Найзуудаа хаахандаа сайхан гахалтай өдрийн мэндийг Хинтээ аймгийн Чингис хотоос хүргэж байна. За миний хувьд өнөөдөр нэг гонигтай өөтэй нэг юм өдөр байна. Учир шалтгаан юу вэ гэхээр 70 насны бие зүү авч явдаг цэвэр цэмцгэр сэмгэр эрүүл ажил төлдөг нэгэн сайхан одоо Ахмад буурай. За тэгээд ахандын одоо клубт бүжгэнд орох гэж орж яваад эргэж ирээд одоо тэгээд гэмтэл аваад маш хүнд гэмтсэн. За тэгээд энэ буурайгийн өмгөөлөгчөөр одоо миний бие одоо ажиллаж байлаа. Ямар ч хөдөлмөрийн чадваргүй болсон, дангаараа босож сууж явж чадахгүй, хоол ундаа идэж чадахгүй ийм хэвлэлийн болсон байсан. За тэгээд энэ буурай маань тэгээд одоо Бохны орондоо явжээ. Энэ асуудлыг цагдаа шалгаад прокурор шүүх шилжүүлээд за шүүхээс бол бусдад зодуулсан ноцогдохгүй байна гэдэг. За сэжиглэн шалгаж ирсэн үнийг бол цагаатгсан байсан. За тэгээ миний бие бол давзаалчдын шүүхээс ороод за энэ бол прокурор шалгасан байна. За миний бодлоор бол хэргийг уншаад үзэхэд бас цонхол зодсон гэхэд үндэслэл байна гэдгийг хэлж ярьсан. Тэгээд үүнтэй холбоотойгоор мөрдөн байцаалт нь буцсан байсан. Гэтэл одоо өнөөдөр за миний өмгөөлжсэн ховрогч маань одоо Бохны оронд явчихжээ. Тэгээ туйлын харамсалтай байна. Гэхдээ үргэлжлүүлээд